Доронгой аймагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүнийг агуулгах сав резервуарын паркын талаар та бүхэнд мэдээлэл хүргэе. Энэхүү парк нь 30 даваа ширхэг ган хийцэг босоо, цэлидэр сав болон шингэрүүлсэн шатыг хий хадгалах 5 ширхэг ган хийцтэй хөвтэй дал савнаас бүрднэ. Энэ удаад бид босоо цилиндр савны техникийн үзүүлэлт, барилга үүсэлтийн ажлын явцыг товч танилцуулъя. Тус резервуарын паркийн нийт багтаамж нь 276,500 м3 бөгөөд ямар төрлийн бүтээгдэхүүн хадгалахаас шалтгаалan савны хэмжээ, ган хавтгийн ханы зузаан, дээврийн шийдлийн хувьд харилцан адилгүй. Агуулга савны материал нь хүйтэн эрс уур амьсгалтай нутагт буюу дэлхийн бөмбөрцгийн хойд хагас ашигладаг бага температурын нүүрс төрөгчд ган юм. Дээврийн техникийн сонголтын хувьд нафта, изомерат, автобензин, онгоц сэдвч зэрэг дэвдэгхийн хөнгөн бүтээгдэхүүнийг хөвөгч болон давхар конусын дээвэртэй байхаа шийдсэн байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн техник, том төхөөрөмж, зураг төсөл, үйлдвэрлэл, барилга үүсгэлтийн бүх шатанд Евро стандартууд, Америкийн механик инженерийн нийгэмлэг, Их Британийн стандартууд зэрэг дэлхийд дахинд дагаж мөрддөг олон улсын чанар, аюулгүй ажиллагааны ноорон дүрмүүдийг мөрдөж байна. Манай үйлдвэрийн агуулгах савны хэмжээ 10,000, 14,000, 20,000, 30,000 гээд янз янзын эзэлхүүнтэй бөгөөд хамгийн том нь 60 м-ийн диаметртэй, 19.2 м өндөртэй, 45,000 м3-ийн эзэлхүүнтэй түүхий тос хадгалах сав юм. Үүнийг бүхий өргөөтэй дүүцгээс хэмжээтэй гэж ойлгож болно. Агуулгах савнуудыг угсралтын ажлын хувьд тус бүр нь 28 м хүртэл зузаантай, 2.5 м өргөн, 12 м урттай ган хавтгуудыг матаж, номон хэлбэрт оруулан механик болон автомат аргаар гагнана. Агуулгах савыг дээрээс нь эхлэн угсрах ба тойргоор гангасан игнээ тус бүрийг гидравлик үргэж дараагийн үеиг гагнаж хийн. Дээр дурдсах хамгийн том савыг гэхэл 90 орчим өргөгч механизм буюу гидравлик жакаар зэрэг өргөнө. Гагнуурын ойдлын чаныг үйл хэвдэх сорилын рентген, радиограф, хит авианы болон шингэн нэвчүүлэх аргуудаар шалган баталгаажуулдаг. 35 босоо хадгалах ган савнаас 29 ширхэг савны гагнуур угсралтын ажил дуусах шатандаа орсон байна. Дараагийн мэдээллээр газрын тос боловсруулах үйлдвэрийн шингэрүүлсэн шатыг хий буюу пропан бутан хадгалах хөвтэй дал савны технологийн үзүүлэлтүүд болон угсралтын ажлын явцын талаар хүргэнэ.